За өглөөний мэнд жил бүр л бид нар нэг юм зөвхөн тоон өөрчлөгдөөд өгүүлбэр текстүүд нэг адилхан копидсэн нэг юм цааснууд хардаг. Одоо энэ чинь сүүлийн 10 жилээр ингээд хийцэн төсөв өрөөний мэдээлэл тэгээд төсөөллүүд байгаад байгаа юм. Тэгээд сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам энийг тооцохдоо ямар аргачлаар боддгийг юус ойлгохгүй. Яг тэр тухайн жил батлсан төсөв өрөөний мэдээлэл нь өмнөх төсвийн төсөөллөөс бүгдээрээ зөрүүтэй байгаа. Та нар яг сүүлийн 10 жилээр харьцуулаад үзээрэй. Тэгээд зөрүүтэй байна гэж бид нар буруу төлөвлөж байна гэсэн үг. Бид нар эдийн засгаа хэд өдрөөр төсөөлөд зардлаа маш өндрөөр тавиад байна. Энэ байдлаараа бид нар үргэлжлэх юм бол орлогын зарлагаа дийлэхгүй өрнөөс өрний хооронд нэг ийм л юм руу явах нь. Ийм л юм руу явчлаа. Энэ байдлаараа дахиад 3-4 жил үргэлжлэх юм бол улсын төсвийн орлого чинь зөвхөн урсгал зардлаа санхүүжүүлээд дуусгах нь. Хөрөнгө оруулалтын зардалгүй болох нь. Тэгээд одоохонд яг бид нар баясаад би энэ дэмжиж ингэ яваад иж болох л баг л та. Гэхдээ эн чинь дахиад 3-4 жилийн дараах үр дагавар нь юу болох вэ гэхээр хөрөнгө оруулалтын зардалгүй болох гэдэг шүү дээ. Энэ хоёр сайдаа. Хөрөнгө оруулах мөнгөгүй болох гэдэг шүү дээ. Гээл урсгал зарлаа ингээл тэлээл гоох бид нар. Нэг баяа нэг орлого олдог айл өгч чиг. Ингээнээр ярих юм бол бид нар айлаар ярих юм бол нэг сая төгрөгийн орлоготой сарын сая төгрөгийн орлоготой сард сая 500 сая төгрөг хэрэглээд шүү дээ. Тэгээд төрүүлээ зарлаа гаргацдаг. Орлого нь араас ордог. Энд чинь хэдхэн жилийн дараа өстой бид нар үнэхээр хөрөнгө оруулалт ямар ч боломжгүй нөхцөл рүү орж байна. За тэгээ инфляцийг дандаа 6% тавьчихдаг. Гэтэл өнөөдөр 10.1% байгаа. Хүнсний бараа бүтээгдэхүүн 14.6% байгаа инфляц чинь. Энд чинь юу гэхээр иргэдийн халаасанд байгаа 100 мянган төгрөгөөс 14,600 төгрөгийн төр хулгайлаад байна гэсэн үг шүү дээ. Халаас нь шууд авчаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ инфляцийн эсрэг ямар бодлого барих юм? Үнийн өсөлтийн эсрэг ямар бодлого барих юм? Макро микрого яриад идэг бид нар үүндээ өнөө маргаан шиг орлогч тооцож чадахгүй шүү дээ. Тэгээ үн дээр та бүхэн одоо ямар бодлоготой би үнэхээр ойлгохгүй байна. Тэгээ улсын төсвийн орлого чинь 2015 онд 6 их найд байсан. Одоо өнөөдөр та нарын төсөөлөөр 34 их найдаар орж ирж байна. Улсын төсвийн орлого зарлах чинь 5.5 дахь өссөн. Иргэдийн дундад цайлан чинь 2.5 дахь өсөж байна. Яагаад тийм уруу хамааралтай вэ? Айлаар ирэх юм бол орлого олж үр хөвгөт нь буух ёстой шүү дээ. Тэр гэр зарцуулах ёстой шүү дээ. Гэтэл ингээд улсын төсвийн орлого зарлах чинь 5.5 дахь өссөн мөртлөө иргэдийн дундаж гол цайлан чинь 2.5 дахь өсөж байгаа. 2 дахин бага. Тэгээ ингээ бүр энэ юу гэхээр улсын төсөв төлөвлөж байгаа орлого чинь уул уурхайн бүтээнээс хамааралтай энэ олж байгаа орлого чинь иргэдийн бодит амьдрал нийцэхгүй байна гэсэн үг. Тэдэн дээр бодит орлого болж очихгүй байна гэсэн үг. Төрийн заралт анхаагаад байна гэсэн үг. Гизээрээ таргалаад байна гэсэн үг. Төр бүгдийг нэдээд байна гэсэн үг. Төрийн албаагч биш, төрийн зархааны байгуулагч бүгдийн нэр нь өөртөө шингээж зардал болгоод байна гэсэн үг. Олж байгаа орлого чи иргэдийн амьдралтай дүүх ёстой шүү дээ. Яагаад өнөөдөр худалдаа авалт сайжрахгүй вэ? Яагаад иргэдийн амьдралд өдрөөс өдөрт ордоод байгаа юм? Яагаад төрийн улам данхаагаад байгаа юм? Дахиад бид нар нэг юм яг адилхан өнгөрсөн жилийнхтэйгээ яг адилхан ковидын бидний номтоо сууж шүү дээ. Өг өгүүлбэрүүд нь яг адилхан хэдэн тоон өөрчлөгддөг. Тэгээ энэ дээр одоо инхээр сайд ямар бодолтой байгаа? Энэ салбарын мэргэжлүүд нь ямар бодолтой байгаа? Бид нар ингээл нэг тоолсон болоод энийгээ баталсан болоод тэгэл нэг дараа нь гүйцэтгэлээ ярьсан болоод ингээд суугаад их юм уу? Энэ чуулганч үр дүнтэй юмэр байна шүү дээ. Аж ахуйн нэгжүүдэд та нар хардаа. Нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд чинь 45% нь үйл ажиллагаа явуулж байгаа. 45% үйл ажиллагаа явуулж байгаа чинь нэгээс 20 ажилтдаг компани нийт ажил хүч 90% байгаа. Татврын бодлогч яагаад том ажлын хүч рүү шилжээд байгаа юм? Яагаад жижиг дунд бизнес эрхлэлийг дэмжих талаар бодлого байхгүй вэ? Макро микро түвшинд юу ч уншигдахгүй шүү дээ. Та ном дээр чи алга нэг өгүүлбэр 3 копи бичсэн шүү дээ. За эдийн засгийн хөгжлийн сайд энх хоёр сайд хариулъя. За ижил тоонуудыг жил болгон ярьж байна гэж. Төсвийн хүрээ бол ижил тоонуудыг л ярина. Хуульчилсан 9 тоогоо л ярина. Тэр тооны өөрчлөлт дээр л харин бид ярьж мэтгэлцэн. Улс орн маань эдийн засаг нь яаж өсөж байгаа юм? Үнийн өсөлт инфляц яаж явж байгаа юм? Төсвийн одоо нийт тэнцвэржүүлсэн орлого ер нь хэдийг олох юм? Хэдийг зарах юм? Зардал дотроо одоо суур тэнцэл нь яаж гарч байгаа юм? Засгийн газрын өрийн хэмжээ хуулинд нийцэж байна уу? Тэр босгон дорой байна уу? Халамжийн зардлын дээд хэмжээ хязгаартай байна уу гэсэн энэ тоогоо тохирно. За энэ хүрээнд дотор л тоогоо тохирч аваад энэ тоон дотроо сангийн яам төсвөө зохиож зарлага орлогодоо нийцүүлнэ.
За тантай нэг санал нийлж байгаа нэг зүйл бол үндсэндээ бид нар урсгал зардлаа нэмэгдүүлсээр байгаад улсын төсвөөр хөгжлийн бодлого хөрөнгө оруулалт хийх чадвархаа үндсэндээ манай эдийн засгийн алдаад байна. Төсвийн орлого ордог хэмжээнд орж яг өөрийн төлөвлөсний дагуу дандаа биелж явж байгаа. Төсвийн орлого гэхэд нодлонгийн мөнөөс 14% биелсэн байна. Экспорт нодлонгийн мөнөөс бараг 60% илүү экспорт гарч байна. Эдийн засгийн идэвхжил зах зээл нь эвтэйхэн яваад байдаг энэ. Манай гол орлого бүрдүүлж байгаа уулуурхаан салбарт. Бидний гол хэтрүүлж баталсан зардал буюу энэ урсгал зардал, цалин хөлсөн дээр зардлын огцом нэмэгдлийг нэлээд хүчтэй хийчлээ л дээ. 4 их найд нэмэлт зардал үүсгэж байгаа. Гэтэл 4 их найдын хэмжээнд төсвийн орлого орж ирээгүй. Эдийн засаг маань 5.8%-аар л өссөн байна шүү дээ. Гэтэл бид нар зардлаа бол их огцом нэмсэн. Тэгээ энэ огцом нэмсэн зардлыг санхүүжүүлэх потенциал дутаад эхэлж байна. За одоо энэ батлагдсан дагаж орж байгаа хуулиар бид нар энэ зардлыг жоохон хязгаарлая гэдэг л хууль шүү дээ. Хуучнаар нь үлдээе. Хэрвээ их хурлын баталсан хэмжээнд зардал нэмэгдвэл бид хөрөнгө оруулалт хийх боломжгүй болно. 2027 онд нэгд хөргөний хөрөнгө оруулалт шинээр хийгдэхгүй гэсэн үг. За улсын төсвөөр хийж байгаа хөрөнгө оруулалтын 3.6 их нийтийн хөрөнгө оруулалт үргэлжлээд ингээд он дамжиж байгаа. Үүнээсээ бид 2.2-ыг хийх эхэлж одоо 2.2-ыг хийх бололцоо үүсэж байна. Тэгэхээр шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэдэг маань эдийн засгт өөрөө нэлээд сөрөг нөлөөлнө. Ингээд урсгал зардал цалин дэтгэр итгэмж 208 хуулиар манай өнгөрсөн хугацаанд улсын хурал маань зардлыг хуульчилж өгсөн. Хууль гаргаад зардлыг хуульчилсан. Засгийн газар хуулийн биелүүлэх үүрэгтэй байдаг. Ингээд салбарын хуулиар зардал, цалин, дэтгэр, урсгал зардлыг хуулиар нэмсэн. Бүр дотоодын бүтээгдэхүүний тэдэн хувиас бууруулж болохгүй. Заавал тийм байлгана гэдэг. Ингэж нэмсээр байгаад бид нар орлогоосоо давсан зардлыг санхүүжүүлэх шаардлага үүсэдэг. Тэгэхээр цааш